Өмнөх 10 жилийн хугацаанд энэ сангаас мөнгө авах гээд авч чадахгүй байсан маш олон мянган хүмүүс байгаа. Тэр хүмүүс байна одоо ашгүй сан маань шударгатай юм явуулдаг болчиж, яа маань шударга ажилдаг болчиж, дээрээс нь тэр хууль маань их айтайхан батлагдсан байна. За бид нар бол одоо нэг хөгжлийн ирээдүйд харагдаж байна, хөгжих юм байна гэдээ ингээд бодоод байж идэл эрхчлэлийн төсөвдөр нэм тавигдахгүй. Тэр байтугай танай жил дундын санга ийм хоёр замтай нэгтгэх нь дээрээс нь хуулийн өөрчлөлт оруулаад тэр 10% жил болгон олохгүй. Тийм байхгүй гэхэд тэгэхээр чинь одоо бидэд ямар ч урамгүй болж штэ тий. Гол санхүүжилт чинь жил дундын салбарт тэр тусмаа маш чухал амин тарай. Жил дундын салбарт одоо айлэр болохоор хамгийн бага хөвгчтэй юу ч ихгүй юм. Тэгээд том хөвгчтэй, дунд хөвгчтэй ингээд яваад байгаа гэхэд чинь мэдээж одоо тэгж болохгүй ч тий. Тэгээ мэдээж хөгжүүлж байгаа бүгдийн томч бай, дундч бай, жижигч бай эзлэхэн бодлогоор л тэр засаг авч явах хэрэгтэй болохоос биш жижигүүд тосны ялгаад эсвэл өөрөөсөө тэр санд руу орж мөнгөний авч хэрэгэлчихэд а яг жил дундынхан өөрөөсөө аваад хэрэглэнгүүд нь үр дүн гараад эхлэнгүүд нь боллоо гэдээ болчдөг тийм. Ийм төрлийн бодлого нэг дэмжээл нэг болоод ийм байж болохгүй л дээ. Дэмжиж байгаа бол яг одоо нөгөө жил дундыг дэмжих хуулинд тусгасан шиг 5 жилийн хөтөлбөртэй байна. Хөгжлийн хөтөлбөртэй байна. Тэр хөгжлийн хөтөлбөр нь жил дундыг дэмжих сангаас санхүүжнэ. Тэ одоо жил дунд бизнесийг одоо тэгж дэмжнэ. Тэгээд ер нь бол 2030 он хүртэл нэг 10 жил бид нар 5 жилийн хөтөлбөртэй ингээд 10 жил явчихад бол манай жил дунд үйлдвэрлэгчнэр бол босоод ирчих боломж зөндөө байгаа байхгүй.